Улаанбаатар олон суулжралт компанитай хамтарсан уулзалт хийлээ. За Улаанбаатарт бол 600 гаруй ашиглалтын шаардлага хангахгүй хүндрэлтэй буулгах, шинжлэх шаардлагатай байгаа барилгууд байна. Хуучин орон сууцыг буулгаад шинээр орон сууц барихад бол хэрэглээ бол 8-аас 10 дахин орчим хэрэглээ нэмэгдэж байгаа. За өнөөдрийн хэрэгцээ үндсэндээ 13 байршил дээр байгаа 8.5 гектарын хэрэглээ бол үндсэндээ 80 гектар болж өсгөр ийм тооцоо судалгаа гарсан байна. За энийг хангахад бол дулаан цахилгаан ус цугийнхан байгууллагууд маань бол инженерийн хүрэлцээ болцооны талаар санал солилцлоо. За дулааны хувьд бол өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 4 их үйлсвэрийн нийлбэр хүчин чадал 2418 гектар байгаа. За холбогдсон ачаал бол 46%, хэтэрсэн буюу 3560 гектарын хэрэглээг өнөөдөр дулааны шугам сүлжээ маань бол одоо ачаал хөлийн орыг ачаал бол авч үүрж гарч байна. За энэ дээр нэмэгдээд одоо 80 гаруй гектар хэрэглээ нэмэгдэнэ гэдэг бол 20 дугаар цахилгаан станцаас их хэмжээний хэрэглээ бол нэмэгдэж орж ирэх ингээд тооцоо гарсан байна. За энийг хангахын тулд бидэн дээр бол зайлшгүй давхмал их үйлсвэр буюу шинэ дунд буюу бага хүчин чадлын одоо дулааны их үйлсвэрийг нэмж оруулж энийг хангахаар ийм тооцоо судалгаа гарч байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд бол боломж болцоо аль болох одоо бага зардлаар шийдвэр гаргах хувилбаруудыг дахин нарийн хвчилж үзэхээр ингээд хамтран ярилцж шийдвэрлэлээ.